За манай компани 2025 оны хувьд болохоор 4 сарын 1-ээс эхлээд замынхаа ажлыг хийгээд эхэлсэн явж байгаа. За 2025 оныхон төлөвлөгөөндөө болохоор замынхаа заацыг 24 мянган метр урт метрийн заац хийхээр за нөгөөсний хувьд болохоор 3250 м2 талбайг нөхөхөөр за мөн одоо цагаан зураас буюу явган замын тэмдэглэгийг болохоор 16 м урт метрийн мөн босоо тэмдэгнүүд болохоор 66 ширхгийг ингээд хийхээр энэ жилдээ одоо төлөвлөд ажиллаж байна. За 4 сарын 1-ээс хойш хийгдсэн ажил маань болохоор засаг даргын өгсөн шийдвэрийн дагуу орхны 8 км замын нөхөөсийг хүүтэй асфальтын ажлаар хийгээд энэ жил хийгдсэн, сая хийгээд дууссан байж байгаа. За заацсан ажил болохоор одоогор болохоор 30% гүйцэтгэлтэй явж байна. Энэ 5 сарын 10-ны дотор болохоор замынхаа заацсан ажлыг хийгээд дуусна. Нөхөөсний ажил болохоор 6 сарын 1-нд багтаагаад нөхөөсний ажил болохоор хийгээд бүрэн дуусаад үргэлжлүүлээд замынхаа хэвтэй тэмдэглэгээр орохоор энэ жилдээ бол ингээд төлөвлөд одоо ингээд ажиллаж байна. За манай ажлын үед болохоор ингээд үйл ажиллагаа болохоор одоо ингээд төлөвлөгөөний дагуу явж байна. За тулгамж байгаа нэг асуудал бас үүсэт байна. Энэ нь болохоор одоо дулааны үйлрэл ихсэнтэй холбоотойгоор болохоор дид бүтцийн байгууллагууд болохоор нөгөө газар доогуур нүх ухах, сүлгээ хийхтэй холбоотой албан ёсныхоо зөвшөөрлөг авахгүйгээр одоо нөгөө зам сэтлийг сүлгээ хийх асуудал үүсэт байна. Мөн одоо барилга байгууламжийн ажил ихсэнтэй холбогдуулаад болохоор нөгөө барилгын байгууллагууд болохоор нөгөө зогсоол хийх мөн зогсоолынхаа замынхаа дагуу нөгөө орц гарц гаргах холбогдуулаад болохоор ном журмынхаа дагуу одоо ингээд зөвшөөрөл авахгүй энэ хүндрэлүүд үүсээд ингээд энийхээ оноос болохоор бид нар мэдээлэл өгөөд ингээд ажиллаад байна. Энтэй холбогдуулаад одоо дэд бүтцийн байгууллагууд болон одоо барилга барьж байгаа хувийн болон одоо байгууллагууд хувийн хвшлүүд маань болохоор холбогдох ном журмынхаа дагуу зөвшөөрөл авахыг бол анхааруулж байна.